Хүүхэд хүмүүжлийн эрг арга. Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан. Монголчууд хүүхдийн хүмүүжлийг онцгой анхаарч, нас, хөгжлийн онцлог тохируулан харилцаж, дараах байдлаар чиглүүлдэг байжээ. 0-5 нас. Энэ насанд бие өсгөн хурдан, махбод идэх нь амархан, эдис идэвхтэй урган төлждөг нас бөгөөд түүнийг хан хүүгүүмэд тасарч хүмүүжүүл. 6-аас 10 нас. Энэ насанд хүүхдийн хөдөлгөөн ихсэж, аливааг оролдох, хийх нас тул буруу үйлээс сэргийлж, биедээ сүүдэр мэт дагуулж ажил хөдөлмөрт сургаж хүмүүжүүл. 11-ээс 14 нас. Энэ насанд хүүхэд бие даах чадвартай болж, ажил үйлийг бусдын дэмээр гардан хийх сонирхолтой үе тул бие даалгах аргаар хүмүүжүүл. 15-аас 17 нас. Энэ насанд хүүхэд том хүний нэгэн адил эрх мэдэл, үүрэг хариуцлагатай болгох нас гэж үзэх тул тэдэнтэй аль болох зөвлөлдөх, санаа оноог нь авах хэлбэр давмгайлж хүмүүжүүлэхийг зөвлөсөн байна. Монголчууд бид хүүхдийг хүмүүжүүлэхдээ загнаж шийдэхгүйгээр сургаал үг, зүйр үг, үлгэр туйлс, мэрхэн үг зэргийг ашиглан бурууг ухааруулан эцэг их өөрөөн үлгэрлэн сургадаг байжээ. Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ.